За бүгдээрээ сайн уу? Өнөөдөр энэ удаагийн уншлагаараа за ийм 3 сонголттой. За тэгээд та сонголтоо сонгоорой. Өөрийнхөө татагдж байгаа хөзрөөрөө сонгож болно, стикерээрээ сонгож болно. 3 хөргөн эрвээ хийний сонголтууд байна. За сонголт хийж хооронд одоо уншлагууд маань хүмүүст хүрээд маш их сэтгэл өндөр байна. Тэгээд аюу гой комментүүд, урам хайрлсан комментүүд илгээж байгаа. Лайк, subscribe дарж байгаа бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархлаа. Маш их баярлалаа. Бас сайхан сэтгэлдлүүд хүнд аягүй урам зориг өгдөг юм байна. Бүр нэг тэрийг өстө өөрөө мэдрээд тэгээд үнэхээр баяртай сайхан байна. Баярлалаа та бүхэндээ. За хөзрийн сонголтоо хийсэн байхаа гэж бодож юм. Тийм болохоор эхнээсээ уншлагаа эхлүүлье. Уншлага эхлэх бэлтгэлээ хийгээд за энэ хөзрийг сонгосон хүмүүст за өнөөдрийн гол сэдв яг ямар сэдвийн уншлага хийгдэх вэ гэдэг дээр энэ дээрээс яг өнөөдрийн сэдвийг авч гол яхад тийм гоё надад их таалагдаад байгаа хөзөр байгаа. Тийм Oracle deck хөзөргээ энэ Believe in your own magic гэсэн тийм энэ хөзрөөс би юу аваад байгаа шүү. Гол тийм одоо ямар чиглэлээр уншигдах вэ гэдэг. За нэг сайхан хойлж байгаа өөрийг нэрхтээ бичнэ. Өнөөдрийн нэгдүгээр сонголтыг сонгосон хүмүүс маань голчлон ямар сэдвээр ямар мессеж илгээхийг хүсэж байна вэ? За тэр сонголтын хөзрийг гаргаж өгнө үү? За шигүр шалтан дээр өсрөөл онлайн сэдвээр мессеж илгээхийг хүсэж байгаа юм байна. Escapist гэнэ. За нэмэлтээр ахаад нэг үзэр татах юм. Тэрийг болохоор энэ хоошо зин дараа утгаад энэ хөзрөөсөө татчихъя. Энэ миний анхны хөзрүүд юм нэг байгаамаа. За нэгдүгээр сонголтыг сонгосон хүмүүст өнөөдөр ямар мессеж байна уу? Ямар голчлон сэдвэр энэ хүмүүст уншлагыг хийх вэ? За энэ хөзөр гарч ирж байна. Trust гэл. За энэ trust итгэл гэдэг хөзөр тийм ээ. Come home to yourself. За таныг одоо өөрийнхөө одоо нэг дотооддоо буцаж ирэх тийм ээ. Одоо хэрв та гадаад дотоодод байгаа бол гадаадаас гэр орондоо буцах байдаг юм уу? Эсвэл одоо хэрв энэ одоо өөрийгөө олох гээд хайж явах энэ нэгэнд бол одоо өөрийнхөө дотгошоо төвлөрөх тийм одоо чамд одоо ингээд нэг өөрт чинь come home to yourself өөр дээр төвлөрөх гэдэг аахгүй юу? Өөр дээр төвлөрөх. Хэрв энэ нь гадаадаас ч юм уу одоо өөр газраас яаж байгаа юм бол Монголдоо буцаж ирэх. Хотмодод явж байгаа ч юм уу хөдөд явж байгаа юм байдаг бол байдаг газараа буцаж ирэх. Тийм талын мессеж. Тэрэндээ өөртөө итгээрэй гэж байгаа аахгүй юу? Одоо таны дотор зүүн совин ингээд нэг дотроос чинь хатгаад байгаа нэг юм байгаад магадгүй та гадаадд байгаа бол за би ер нь одоо харин Монголдоо буцъя гэл ингээд нэг шийдвэрээ гаргаж чадахгүй ингээд байж байгаа хүн байгаа бол таны одоо нэг өөрийнхөө дотоод дуу хоолойндоо итгээд
шийдвэрээ гаргаарай гэдэг тийм зөвлөмжийн тийм хөзөр ирсэн байна. За одоо таны уншлагыг сонгосон хөзөр нь энэ байх ёстой. Тэгээд энэ хөзрөөсөө танд мессежүүдийг хүргэе. Then park хөзрөөсөө мессеж өгнө. За манай нэгдүгээр группийг сонгосон хүмүүст маань ямар мессеж өгөх вэ? Ямар мессеж хэрэгтэй байна вэ хүмүүст маань? За энд их олноор онцлоо. За энэ үзрийг нь авъя. Энэ барахгүй л үрээстэй. Читрийн бичлэг жишээ нь амар далигаал яваад байсан байна. Дараа нь өөрөө харахаар мэдхгүй хэлээд ингэж уншиж байгаа үед өртөө зараг. За Night of Cups гэдэг үзэр байна. Night of Cups. За тэгээ одоогийн хүмүүсийн маань нөхцөл байдал нь болохоор магадгүй айгүй тийм гоё ямарваа нэг юмд ингээд нэг хүсэлтэд хүрсэн тэгээд нэлээд өндөрлөгт гарцсан одоо яг хүссэн зорьсон бүхнийхээ ард гарцсан одоо сургууль соёлууд юм бол төгссөн ямар нэгэн тийм юмд одоо нэг юу яатсан гэсэн үг одоо сонгогдсон яг тийм баяртай цаг мөчн байна энэ хүмүүсийн хувьд. Одоо хүсэн бүлээсэн цаг мөчн ирсэн. Тэгээд цааш одоо яг яах вэ энэ нэг судлыг хийгээд өөр дээрээ одоо нутаг орондоо харьхууч гэдэг юм уу эсвэл зорьсон зорилгоо нэгсэндээ биелүүлсэн байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Тэгээ одоогийн сэтгэл бол ёстой нэг өөртөө итгэцэн айгүй нөгөө сэтгэл ханамжуулгаар макс 100% дээрээ байгаа хүмүүс байна. За тэгээ олон хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа энэ хамт олон айгүй гоё тийм эвтэй найралтай байт юм уу тийм гоё юу байна. Олноор өнөд байна. Олон биш цаа өчигдөө жоохон нэмэх цэгцтэй нэг нэгээрээ дараалал мессеж өгөө. Алин ахаа мэдхэ вечэдэн шүү. За Three of Cups гэдэг маань айгүй гоё тийм нэг үнэхээр баяртай хөөртэй үнэхээр буужгинжийн одоо нэг баяраа тэмдэглэж байна те. Олон найз нөхдөдөө хүсэл нь биелсэн, зорилго нь биелсэн учраас баяраа тэмдэглэж байгаа хүмүүсийн энерги байна. За бүх юм дээр айгүй гоё баланс тэнцвэрээ олцсон. Тэгээд цаашид бол одоо бүх юм нөгөө гоё хязгааргүй тийм бүх юмны хязгааргүй тийм ямар гоё энергитэй гоё амжилттай байгаа хүмүүс байна. Тэгээд энтэйсээ Ten of Swords гэдэг хөзөр нь одоо ёстой нөгөө галзуу юуны аманд барын аманд гараа хийхээс ч буцахгүй гэдэг шиг тийм асар тийм сэтгэлийн хөнгөн байдалтай байгаа байна. Ер нь бол тэгээд энэ тал дээр нэг жаахан юу ягаараа гэж шүү. Анзаараарай. Одоо энэ цаг мөчүүд бол айгүй гоё байгаа юм байна. Гэтэл тун удахгүй бас нагари гэдэг нь урсгал болохоор альва юмны те баяр хөөртөд дүүлэн нисээд одоо ингээд нэг баярлж хөөрлөөд бүх юм дандаа юм нэг бас сайхан байхгүй гэж магадгүй хитрхи их өндөр сэтгэл хөдлөлтөд одоо бас автаад те зарим талаа нөгөө орхигдуулаад ээж магадгүй шүү. Аливаа юм балансаа барин шүү. Энэ бол анхааруулгын мессеж байна шүү. Одоо Ten of Swords гэдэг нь болохоор та одоо ямар өндрөөс зүсрээд буухад бэлэн одоо нэгсэндээ тийм юу байгаад байна л да. Нөгөө нэг итгэлтэй байдал нь бүр хит давцал байгаа байхгүй яа. Жаахан анхаараад өгөөрэй гэж шүү. За тэгээд танд хэлэх өөр одоо нэг тийм хорвоо ертөнцөөс ч юм уу илгээгээд байх мессеж үнэхээр байхгүй юм байна. Ягаад гэвэл за тэгээд дараа дахин уулзъя гэж энэ дээр жаахан анхаарчих. Түүнээс биш та аюу амжилттай сайн яваа өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй мундаг хүн байна.
Зүгээр тэр нэг жаахан хэд их сэтгэл хөдлөлд автсан энэ байдал дээр нэг жаахан анзаарч чад өөрийнхөө жоохон дотгошоогоо төвлөрөөд ирья. Гадуур нь эсэн дүүлсэн энэ хацаан дээрээсээ одоо өөр дөрөө нэг жоохон бууж ирья. Бодит байдал дээр нэг жоохон бууж ирья. Энэ баяр наадам энэ цаг мөчигөө одоо нэг жоохон өндөрлөх тал руугаа болоод балансаа бариад өөр дээр бууж ирья гэсэн мессеж байна. За энэ их гоё богинохон уншлага боллоо. Ягаад гэвэл энэ хүмүүст минь оргоо ертөнцөөс одоо нэг хилээд яриад байх юм нь алга ярьж байгаа юм нь жоохон анзаараад нэг жоохон хөрсөн дээрээ буучъя л гэдэг үг хэлэгдэж байна. За өөр энэ хүмүүст минь ямар нэгэн байдлаар хэлчих сануулчих мессеж байна уу? За тэр дээр нь зүгээр cosmic energy гэдэг энэ хүзрөөсөө нэг юу татаад үзье гэж бодож байна. Бүр хэд богинохон бичлэг яг гоо амжилттай сайн явж байгаа альва юм сайхан бодолтой болж байгаа хүнд заавал тийм нэг хар бараан байх албагүй та их сайхан явж байгаа юм байна. Тийм болохоор танд баяр хүргэе. За энэ cosmic energy үзрөөс танд ямар нэгэн илгэх мессеж байна уу гэдгийг нэг татаад үзчихье да. Oh my god. Өдөр чи гарт маань орж гүйрэхгүй байх гэдэг. За harmony гэдэг үзэр. Harmony. The harmony is the beautiful melody in relationships гинэ. За harmony гэдэг нь тэр нь бол маш үзэсгэлэнтэй одоо юм аа. Тэгээд хөгжим болвол таны дотны анд найз нөхөд гэж юм. Тэгэхээр таныг магадгүй дандаа нэг энэ сэтгэл хөөрөл энэ аз жаргалтай мөчүүдийг мэдээж энэ тодорхой хүмүүстэй хуваалцах нь тодорхой. Гэхдээ зарим үед хөгжмийг сайн сонсож хөгжмөнтэй жоохон нөхөрлөөрэй. Өчигдрөөдөө ингээ үзүүлсэн чинь бөөр ингээ гарчаад исэн байсныг мэдгүй яриадсан байдаг шүү дээ. Одоо ингэж яагаад нэг сайн хараад тэгээд хөгжмөнтэй сайн нөхөрлөөрэй тий. Байгаль хангаа дэлхийдээ гараарай. Хөгжмөнтэй сайн нөхөрлөөрэй. Хөгжим сонсноо гэдэг чинь өөрийнхөө дотоод руу төвлөрөх. Яг л одоо энэ мессеж дээр ирж байгаа байхгүй юу? Өөрийнхөө дотоод руу төвлөрөх гайхалтай зам шүү. Хөгжмийг сайн сонсож хөгжмөнтэй сайн нөхөрлөөрэй гэж шүү. Тэгэд байгальд гараа гэж таныг эрч хүч энерги цэнгэлэхийн тулд цэвэрлэхийн тулд байгальд гараа. Өндөр юм дээр гараа. Сайхан өндөр уулын оргил дээр гараа гэж энерги цэвэрлээ. Тэгээ хөгжмийг сайхан сонсгоо гэж. Тэр бол таны дотооддоо хүрэх гоё одоо нэг хэрэгслүүр байх болно гэж. За таны мессеж энэ хүрээд өндөрлөө. Миний мессежийг сонссон танд баярлалаа. Танд амжилт хүсье. Айгуу сайхан амжилттай яваа хүн байна танд. Баяр хүргэе. За ингээд ууштай айгуу гоё ийм бас хүмүүс янз янзын нөхцөл байдалтай байгаа. Тэгээд ийм гоё богинохон хэрнээ хэлэх үг багтай бас ийм сайхан уншлага бас байдгийн байна. За хоёрдугаар хөзрийг сонгосон хүмүүс маань энэ хөзрийг сонгосон байх учиртай. За энэ хөзрийг сонгосон хүмүүстэй мессежийг хүргэе. За нэгдүгээрт нь энэ хөзрөөс өнөөдөр яг за хоёрдугаар хөзрийг нь сонгосон хүмүүсийн сонголтын хүмүүст голдох сэдвийн мессежийг өгөө. За ийм мессеж ирлээ. Able Queen гэнэ. Able. Румуу санааны хатан болоод явлаа шүү. Тийм ээ. You deserve sugar. Not salt. Not salt. Та давс биш те. Чихэр шигтэй гэж штэ болно те. За. За хоёрдугаар сонголтын хүмүүст байна. Дахин өшөөгсөн хөзрөөс ямар хэлэх үг мессеж байна вэ?
Энэ хүмүүстээ зориулсан мессежийг гаргаад өгчихөө гэж. Yeah, the burden. За энэ үзэр бас гарч ирэх гээд байх шиг байна. Энэ үзрийг давхар татнаа. За өнөөдрийн 2 дугаар сонголтыг сонгосон хүмүүс юм байна. Энэ сэдв дээр эхлээд нэг яриад тахъя. За энэ маань болохоор та нэг жоохон юмд нэг жоохон шунаад л байна уу да. Жоохон тий. Та нэг жоохон дотоод хүн дотоод талаа жоохон орхигдуулаад нэг жоохон аливаа юмд нэг жоохон тийм одоо бүр их гээл одоо ингээд нэг жоохон одоо жоохон муухай эвгүй сонсогдож магадгүй тэр нь бол танд ингээд нэг тийм жоохон сэтгэл ханамжгүй байдал байгаа даа л да. Тэгээд энэ Evil Queen гэдэг чинь болохоор бүр хормоо санааны хатан хан гэсэн үг шүү дээ. Тэгээд you deserve sugar not salt. Уулын та нэг чихэр тийм давс биш. Чихэр давсчин гашуун. Чихэр бол чихэрлэг амтлаг хүмүүс дуртай тий. Тэгтээ мэдээж давс чихэр хоёрын амьдралд нэг балансаа олж иж нэг хоол хүнсний амт ч гэсэн гэдэг нэг тохирдог үстэй тий. Аль нэг нь их бол нэг аль нэг тал руугаа хазаачих юм бол одоо нэг балансаа алдчихна. Тийм болохоор та жоохон тийм давслаг тал руугаа хазаагаад байна л да. Тийм болохоор та чинь энийг эргэн санаад нэг жоохон өөрийнхөө дотгошоо хандаад нэг аливаа тэр юуны одоо тэр давс чихэрний балансыг тохируулъя гэж таныг. За энэ хүмүүстээ нөмөс тарууд хөзөр маань юу гэж хэлж ярих нь вэ? За тэрийг нь авчилгээе. За нөмөс тарууд хөзөр маань 2 дугаар сонголтыг сонгосон хүмүүст маань хэрэгтэй мессежийг нэлгэж өгнө. За энэ дөрөвсөрж гарч ирлээ. Яг л нэг жоохон юу л байгаа даа л дохоо. Эд мөнгөний одоо жоохон хит их хамааралтай аливаа ямиг ерөөсөө нэг юуны зоосны нөхөр харнаа гэдэг шиг бас нэг жоохон тийм тал руугаа хазаацсан яваад байгаа хүн байна шүү. Тийм болохоор танд хорвоо ертөнцөөс өгж байгаа уг хэл мессеж болохоор энэ 9 материал гэдэг үзэр энэ бол мэдээж хүсэл биелж байгаа юуны элбэг дэлбэг байдлын хүзэр боловч яг таны уншилт энэ сонголтын дээр болохоор та нэг хит их материалыг санхүүлэг байдал руу одоо юу гэдгийг одоо бүр богино үгээр хэлэх юм бол одоо жоохон шуналтай байгаад байна. Шунал тийм та байгаад байна. Эсэп материал гэдэг хүзэр маань ч гэсэн одоо нэг материалыг одоо нэг хит их шунахгүйгээр тодорхой хэмжээнд ингээд багаар хэрэгцээгээ хангаад бүр одоо нэг аливаа юм чинь нэг хязгаартай шүү дээ. Хит их шунал бол бас нэг хүнд нэг сайн юм авчрахгүй тийм болохоор таныг ингээд нэг боломжит хэмжээгээрээ одоо ингээд мөнгө санхүүгийн байдал дээр олж байгаа хангалттай байгаа бол хэрв та ямар нэгэн юм одоо 50,000 төгрөгөөр заръя гэхэд та тэрийг мэдээж хэрв тав нугалцсан зарж байгаа бол бас арайч тийм байж болохгүй шүү. Та нэг доороо иж одоо нэг хангалттай нэг 2 нугалдаг юм уу одоо бизнес байлаа гэхэд одоо тийм байхад болно штэ гэдэг санааг хэлээд байгаа байхгүй юу. Одоо тэр чинь нэг яалтчгүй ингээд шунал тэр нь хүмүүсийн ч юм уу одоо нэг хэтэрхий хүнд ачаа үүрүүлж байгаа юм шиг юм дарамт болж байгаа учраас одоо хинээ бодолцсон тодорхой хэмжээнд тийм бага хэмжээний өөртөө хангалттай хэмжээний боловч хэд их тийм яга хэрэггүй л гэдгийг хэлээд байна л да. Дандаа мөнгө санхүү эд баялагтай холбоотой хөзрүүд. Энэ бол одоо тэр хэрв таны шунал энэ чигээрээ байх юм бол одоо энэ дээрээс ингээд сайхан орж ирж байгаа эд баялагын энэ мөнгө санхүүгийн энэ асуудлууд тийм ээ зогсонг байдалд хүрэн шүү. Хүмүүст ингэж ачаал дарамт ийм байдалд өгөөд оруулаад байх юм бол энэ чинь бас нэг бойлох бас нэг хязгаар бас байгаа шүү дээ тийм ээ. Тийм тал дээр ингээд таныг анхаарал өгөөрэй гэж шүү.
Тийм, долоогийн эд баялаг гэдэг бол боломжууд зөндөө. Яагаад гэвэл энэ ганц удаагийн энэ тохиолдол бол ерөөсөө ганц удаагийн асуудал биш. Та урт удаан хугацаанд аз жаргалтай эд баялагтай байя гэх юм бол бүх юмыг одоо нэг удаагийн юм шиг ингэж харахгүйгээр жоохон алс ирээдүгөө харах юм бол танд нэг тодорхой хэмжээний ашигаар урт удаан хугацаанд үргэлжлэх одоо харьцаа байлаа гэхэд та нэг удаагийн ийм одоо хит их үнэлсэн байдаг юм уу, ийм байдлаасаа болоод эд баялаг ингээд татагдчих шүү. Урт удаан хугацаагаа бодороо тэгвэл танд өчнөө олон ийм алтан загас шиг тийм ээ олон боломж ийм урт удаан зам танд байгаа шүү гэж байгаа байхгүй юу? За өөр энэ хоёрдугаар үзрэг сонгосон энэ бизнес хийдэг миний бодлоор энэ хүмүүс миний мэдрэмжинд дөрөвсөд дандаа бизнес хийдэг. Тэгээ бизнесн дээр бас нэг яг яваад байгаа тийм хүмүүс зориулагдсан мессеж болоод явчлаа л да. Тийм аливаа юмд ерөөсө балансаа барь. Одоо тийм алтан загас хоёр хосоороо та байлахад та ганцаараа биш танд энэ олон үйлчлүүлэгч нар байж ээж хин хинэн тэнцвэр балансаа олж иж ингэж энэ харьцаа цаашд явах болохоор аливаа юм тэр мөнгө санхүүгийн байдал дээр үн ханж тогтоодгийн бол одоо тэр 20,000-аар 40 юу лээ сая мөнгө төргөн дээр ярьлаа шүү дээ. Тэр 50,000-аар тогтоодсон байгаа ханшаа 20,000 болгодгоо маа гэхэд 30,000 болгоё гэдэг тийм ээ. Алтан дундчиг барьж авахгүй энэ баланс. Энэ одоо анхааруулга мессеж. Хэрв та тэхгүй бол таны Queen of Material гэдэг бол ерөөсөө эд баялагын эзэн гэсэн үг байхгүй. Эд баялагын эзэн хүзэр уруу хараад гараад ирчихэж байгаа байхгүй юу? Бизнес зогсолт байдалд орох татагдахыг л хэлчихэж байгаа. Танд аягүй эвгүй жоохон тийм онцгүй санагдчихж болно. Миний мессежлэг тийм таата сонсогдохооргүй байх шиг байна. Гэхдээ танд хорвоо ертөнц орчлон дэлхийгээс ирж байгаа мессежийг хөзрөөрөө дамжуулаад би хэлэх ёстой байгаа учраас л хэлж байгаа шүү. Бас эд баялагын урт удаан. Энэ ерөөсөө танд олон хэлээд байх юм ерөөсөө алга. Та аягүй амжилттай мөнгө санхүүгийн хувьд аягүй амжилттай байгаа юм байна. Таны гол төвлөрж байгаа юм бол ерөөсөө мөнгөн дээр төвлөрсөн, санхүүн дээр төвлөрсөн байгаа хүн байна. Гэтэл ахаал энэ дээр энэ долоогийн эмоц хөзөр, эд баялагын хөзөр, энэ долоогийн материал хөзөрч гэсэн бас эд баялаг урт удаан хугацаа зам мөрөөг ингээд юу яах хөзөр. Гэтэл энэ хүртэл бас ахаал уруу. Ерөөсөө та тэр мөнгө санхүүгийнхаа байдал дээр анхаарал өгөөрэй. Тэр үн ханш тогтоосон байдаг юм уу? Аливаа юм дээр одоо тийм эсвэл тийм жоохон яг энэ анхны хөзрөөсөө эхлээд ерөөсөө шунлын хөзөр гараад ирчихэж байгаа. Тийм болохоор таны мессежүүд ерөөсөө яг дахин давтагдан ирээд байна. Тийм болохоор дахин нуршаал яах вэ? Гол хэлэх гэсэн санааг минь ойлгосон байх гэж наад чинь энэ playfulness гэдэг хөзрийг болохоор таныг аягүй гоё энэ бизнес одоо юу гэдэг шунлыг итгэхээр шулан болно гэдээ Монгол үг гэдэг шүү дээ. Яг тэрэн шиг байхгүйгээр энэ бизнесээ урт удаан хугацаанд үргэлжлүүлэхийн тулд та өөрөө хөгжилтэй байвал болно шүү дээ гэдэг үг шүү. Энэ playfulness гэж та хөгжилтэй аз жаргалтай. Та олон хүмүүст олон юмыг хүргэснээрээ илүү их аз жаргалтай болно. Та зөвхөн ганцаараа одоо баяжаад юм уу ганцаараа одоо ингээд энэ бусдын дэмжлэг тусламжгүйгээр хол явахгүй шүү дээ. Тийм болохоор энэ playfulness олон хүмүүсийг аз жаргалтай болгоод өөртөө тодорхой хэмжээний ашиг өгөөд байх нь танд илүү их аз жаргалыг авчирна гэж хэлж байгаа шүү. За энэ Cosmic Energy хөзрөөс маань 2 дугаар сонголтыг сонгосон хүмүүст ямар нэгэн зөвлөгөө мессеж байна уу? За. Transformation буюу та магадгүй энэ хөзрийг миний ахаад ирвэхний энэ хөзөр та нэг ийм бараан өнгийн нэг жоохон бараан юм дээр сууж исэн ийм ирвэхэ байсан бол одоо таны энэ өөрчлөлтийг хийсний дараа та аюу гой өнгөтэй гэрэл гэгээтэй гоё ийм одоо энэ ирвэхэ хоёрын байдлыг та нэг ажиглаад үзэх үү. Заас нэг харшлынх юм байна.
Таны сонголтын ирвэх энэ байхгүй юу? Энэ сонголтын ирвэхийн дээр та айгүй юм хар бараа юмн дээр тийм ээ суучихсан. Тэгээд одоо нэг тийм гэж яг тийм бараа ирвэх байгаас тийм гоё өнгөлөг цоглог биш. Гэтэл та энэ өөрчлөлтийг ингээд өөртөө хийж чадсанараа яг яах вэ гэхээр transformation буюу таны transformation is the soul's evolution гэж байгаа байхгүй. Өөрчлөлт бол таны сүнсний буюу таны сэтгэлийн одоо нэг илэрхийлэл одоо ингэж гадагшаага дүр төрхөө гаргаж ирдгээ. Одоо та хичнээн мөнгөдөө төрхтэй айхтар боломжтой байгаа бол ийм дүр төрхтэй ирвэхэ байлаа гэхэд та олон хүнд олон юмыг хийж магадгүй буян болсноороо та ийм гоё ирж хүчтэй өнгөлөг гоё ирвэхэ болно гэдгийг танд хэлж байна. За хүргэж байгаа мессежийг минь хүлээж авч байгаа гэдэгт итгэж байна. Энэ бол миний өгөөшөө хөтөлбөр дамжуулж танд илгээж байгаа хорвоо ертөнцийн мессеж шүү. За миний уншлагыг сонссон танд баярлалаа. За одоо дараа бас их өөрмөц сонин мессеж ирлээ. Бас ийм төрлийн мессеж бас уншигдах учиртай байлээ. Уншигдах учиртай болоод уншигдах шиг боллоо доо гэж бодсон да. За 3 дугаар харшлынхаа эмээ ууцсан тавуулна тий. За 3 дугаар сонголтыг сонгосон хүмүүсийн минь мессеж эндээс эхэлж байна. Сандраа. Миний юмнуудыг хийж гин үү? Чи нааш харагдаад хаа? Нааш харагдаад хал та. Чамд харах гэдэг нь уцаараа өнгөсөн юм. Одоо л босчих юм уу? Утас үжихгүй шууд юм аа. Хоцорлоо чи. Юмнуудаа хий. Энэ чинь стикер нөөшлөгдсөн юм чи. Энэ ирвэхэ энэ хүзрийг сонгосон хүмүүсийн уншлага эхлэх гэж байна. За 3 дугаар сонголтыг сонгосон хүмүүсийн минь хаалга наад чинь гарч ин лээ тэгээд өчрийн олох өөрөө. Тэсээ болгоцсон шүү дээ. Яг юу лээ. Тийм. Бүр хүүхдэд дундуур нь яриад бүр хамаг юу хийжсэнийг бараг л мартдаг. Одоо хичээлдээ явах гээд нөгөөдөг ч юм бас жижигхэн болохоор. За 3 дугаар сонголтыг сонгосон хүмүүст маань өнөөдрийн голлох ямар сэдвийн уншлагыг хийх вэ гэдэг дээр мессеж илгээж ярилна. За. Чүтэн. Арай замбраг байна. Нэрлэж байгаа байл та. Яагаад би 2 гарчлаа шүү дээ. 2 биш 1 байх болох юм шүү. За. За 11 номертой сан гэдэг үзэг нэг гоё үзэр гарсан байна. Paint the sun back into your sky. Өөрийнхөө ертөнцид одоо нар зураа гэж штэ. Өөрийнхөө ертөнцид нарыг зураа гэж байна. За ошиг өдрөөс 3 дугаар сонголтыг сонгож байгаа хүмүүст маань мессеж илгээх вэ. Хүсэж байгаа мессеж байна уу гэж. Вау. Нэг гоё хөзрөд сонгогдож гарч ирж байна. Сайхан хүмүүс сонсох болол та. За энэ 2 өдрөөс харахад энэ
юунаас сонголтын одоо эрвэхийнээс харахад бас эндээс мессеж авахад одоо энэ хорвоо ертөнцийн одоо энэ ертөнц юу вэ штэ одоо дэлхий дээр та ингээд одоо нэг гоё юугаа далавчаад илэгчсэн сууж. Тэгээд энэ мессежээс авахд бас үргэлжлүүлэн эндээс уншихад өөрийнхөө ертөнцид нарыг зураа гэж байгаа байхгүй юу? Та магадгүй гоё бясалгал хийдэг, өөрийнхөө дотоодод төвлөрдөг, уран бүтээлч тэгээд яг одоо энэ цаг мөчтөө оршихыг одоо ингээд нөгөө байхыг хичээдэг, магадгүй энэ гоё тийм сүнслэг төвшин нэлээд өсчихсөн тийм гоё хүмүүст зориулагдж байгаа, өөрийгөө олчихсон, өөрийнхөө дуртай ямиг хийж байгаа. За тийм хүмүүст зориулагдсан мессеж ирж байна. За энэ хөзрөөсөө 3 дугаар сонголтын хүмүүст маань хорвоо ертөнц орчлон дэлхий өвгдөөс нь ямар мессеж илгээхийг хүсэж байна вэ? Мессежийг илгээж өгч харилна уу? За 3 дугаар сонголтын хүмүүсийн илгээх мессежийг гаргаж өгч харилна уу? За энэ ямар энэ хүмүүс болохоор Nine of Swords одоо аюу гоё юм өөртөөгөө аюу их тэмцэж байгаа. Яг л өөр дээр ажиллаж байгаа хүмүүс байна шүү. Өөр дээрээ ажиллаж байгаа бас заримдаа энэ аюу хүн хэцүү санагдаж байгаа. Өөрийнхөө дотооддоо тэмцэж байгаа гэж би бодож байна энэ тэмцлийг. За Eight of Cups. За тийм болохоор за одоо энэ дээр жоохон өдрөд сууд. Энэ Nine of Swords гэдэг үзэр нь магадгүй та нөгөө нэг дотоодын зүрх шархсан гэмтэл, траума тийм ээ. Тийм юм одоо ингээд нөгөө имжлэх гээд яг л одоо тэрнтэйгээ нүүр тулаад ажиллаж байгаа. Эсвэл арай өөр хүмүүс сонсч байвал нэлээд хүнд хэцүү цаг үеүүдийг одоо туулж байгаа хүмүүс байгаа байхгүй. Тэр нь дотоодын одоо туулал одоо юу гэж болно? Дотоодын одоо өөрийнхөө травматай ч юм уу ингээд тэмцэж өөрийгөө эдгэж ангаах гэж ингэж тэмцэж байгаа. Тэгэл одоо шүнд унтаж чадахгүй босч ирээл өөр шөнийн цагаар босч ирээд одоо ингээл бүр яах гэж байгааг мэдэхгүй голын хадраас нь ингээс хэрэгээд л байдаг. Эсвэл зүгээр одоо юу байлаа гэхэд одоо нэг саяхан сэтгэл зүйн гэмтэлтэйгээ тэмцэж байгаа л ерөөсөө сэтгэл зүйн гэмтэл байна л да. Энэ ерөөсөө хүнд хэцүү юм нь болохоор яг юунаас үүдэлтэйг бол мэдэхгүй байна. Янз янзын юмнаас одоо гадна дотны нөлөөлөх хүчин зүйлээс шалтгаалаад энэ яг одоогийн сэтгэл зүйн гэмтэлтэйгээ үзэж тарж байгаа хүмүүс байна да яг одоо энэ цаг үед заяа. Тэгээд 8 cups гэдэг нь болохоор яг одоо ингээл хорвоо дэлхий бүхий орчлон ертөнцид чамайг хайцсан юм шиг тийм мэдрэмжтэй. Одоо нэг хайраа уруулсан юм шиг одоо хайр бүх юм ингээд чамаас голдоод явцсан юм шиг ер нь тийм хүнд тийм юутай байна мэдрэмжтэй байгаа. За өөр ямар мессеж өгөх вэ? За энд бүр гоё өсрээд л ороод ирлээ. За энэ Queen of Pentacles гэдэг үзэр болохоор за яг зоосны хатан гэсэн үзэр. Гэтэл энэ үзэр маань уруу гарч ирж байна. Магадгүй одоо яг жоохон мөнгө санхүүгийн жоохон хүнд хэцүү байдалтай байгаа байж магадгүй. Өөртөө нэг жоохон итгэлээ алдчихсан байгаа цаг үе байгаа даа л да. За өөр ямар мессеж өгөх вэ? За Pentagon Sun 3 of Pentacles үзэр. 3 of Pentacles үзэр. За ерөөсөө тун гэл мессежүүд уун ирээд байна л да. За 3-ын хөзрүүдээр одоо яг юу илэрхийлж байна вэ гэхээр 3-ын За энэ хүмүүсийн маань
За яг өөртөө ихтгэлгүй юм болцсон байгаа нөхцөл байдал нь болохоор цаашид болохоор яг яах вэ гэхээр яг нэг яг нэг тулгын 3 чулуу шиг гэдэг шиг нэг учраа олоод эхэлнэ. Та тэрэн дээр одоо ердөө тийм санаа зовлтгүй. Энэ хэрв хайр сэтгэлийн харьцаанаас болоод та ийм хүнд хэцүү нөхцөл байдалтай байгаа бол хэн нэгэнд гомдсон, тунирхсан, хайр сэтгэл чамайг ингээд орхиод явцсан байгаа бол тэгээ өөртөө итгэлээ алдсан байгаа бол тун удахгүй одоо энэ хайр сэтгэлийн харьцаа ив зүгөө болоод учраа олноо. Энэ бол төр зүрийн юм аа. Энэ бүр таныг ингээд нэг бүр мөсөн орхиод явчихаагүй. Тэгээд энэ бүхэн яг юун дээр ингээд юунаас болоод үүссэн бэ гэхээр энэ одоо нэгсэндээ танд айгүй гоё тийм ухаарал өгөх гэж танд одоо бол тийм гоё бол биш байгаа. Гэхдээ тодорхой цаг хугацааны дараа танд энэ зүйл тохиолдсноор танд үнэхээр гоё болно. Та яагаад гэвэл энэ дээрээс өөрийгөө олоод амьдралын одоо яг нэг хамгийн чухал нь юу юм бэ гэдгийг өөрийгөө олоход чинь танд тус болж байгаа тийм нөгөө процесс байгаа даахгүй, тийм үйл явдал тохиолдоод байгаа байхгүй юу. Тийм болохоор удахгүй та энэ бүхний баланс юуг олоод одоо гэр бүл байлаа гэхэд гэр бүл чинь эв найрамдалтай эргээд ингээд учраа олно. Найз нөхдөд харьцаан дээр та шаналж байгаа бол найз нөхд чинь ч гэсэн эргээд ингээд таныг ойлгоод тантай хамт ингээд гоё баярлаж хөгжилдөх цаг үе ирнэ. Юу хосын харьцаа тийм ээ? Хосын харьцаа гэр бүлийн харьцаа байсан бол буцаад танд энэ хайр чинь ирнэ. Та санаа зовлтгүй. Зүгээр энэ нь болж байгаа процесс нь болохоор зүгээр таныг нэг хувь хүний чи одоо юу гэдэг нь дотоодыг чи ингэ сэрэх зорилготойгоор болж байгаа үйл явцуд байгаа даа байхгүй. Альва ямар нэгэн процесс ерөөсөө ийм сэтгэл зүйн асуудлууд бол ерөөсөө учир шалтгаггүйгээр болдоггүй угаасаа. Танд нэг сургамж өгөх гээд танд нэг дохио өгөх гээд тохиолдож байгаа үйл явдал байгаа даа байхгүй юу. Таныг яг юун дээр ингээд нэг дохио өгж сэрэхийг хүсэж байна вэ гэхээр таныг энэ цаг мөчтөө байж сураач ээ. Хитрхи хүсэл одоо ингээд ирээдүг та мэдэхгүй шүү дээ тийм ээ. Ирээдүг та мэдэхгүй. Өнгөрснийг ингээд танд ингээд болоод тохиолдоод өнгөрцөн. Яг одоо энэ цаг үед та ингээд хэцүү хүнд нөхцөл байдалтай байж байгаа ч гэсэн уул нь бол өнгөрцөн асуудал байхгүй. Та тэрийг ингээд 50 явуулчих ингээд чаддаг бол шүү дээ. Та чадахгүй байгаа байхгүй яг одоо. Тэгээд чаддаг бол уул нь бол 50-д явуулчмаар л одоо үгээр энгийн илэрхийлэх юм бол зүгээр л ингээд хаяж орхиод 50-д явуулчмаар идэв байгаа байхгүй. Гэтэл таныг одоо яг юун дээр анхаараач гэхээр өнгөрсөн бол өнгөрсөндөө үлдсэн. Ирээдүг бол та мэдэхгүй. Танд юу тохиолдохыг та мэдэхгүй. Таны одоогийн байгаа энэ нөхцөл байдал чинь ирээдүг бүтээх учраас та энэ нөхцөл байдлаасаа гараад айл болох баяртай хөгжилтэй байгаад айл болох одоо хайр ер нь танд бол энэ уншлагыг уншиж байгаа улсууд дээр ер нь тийм хайрын мессеж голчлон ирээд байгаа байхгүй юу? Хайрын дээр төвлөрөл. Бүх юмний ихтэл бол ерөөсөө хайр байдаг. Хайргүй харьцаа цаашаа явахгүй угаасаа ямар ч харьцаа. Тийм болохоор таныг хайр орхиод явцсан юм шиг танд санагдаж байна. Хайрын дээр төвлөрсөн харьцаа урт удаан бас үнэн байдаг. Тийм болохоор таныг энэ цаг мөчтөө төвлөрж ээж өөртөө хайртай байгаад энэ цаг мөчтөө төвлөрөөд өөрийнхөө дотоодын сэтгэл дотоод тэнгэртээ нарыг зураач гэж байгаа байхгүй. Нар зурна гэдэг чинь нар гэдэг чинь өөрөө ямар утгатай вэ гэхээр гэрэл гэгээ өгөхийг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Нар чин халуун дулаан элчийн нэрэгтэй дулаахан нар байхгүй бол угаасаа ингээд энэ хорвоо ертөнд чинь баг ямар цаг хугацаанд гэхэл ихэд богино цаг хугацаанд ерөөсө бүх юм хөлдөд хүүтэн болтын гэсэн шүү дээ. Тийм болохоор дотооддоо гэрэл гэгээ ирүүлэхийн тулд та хайрын дээр төвлөрөө. Хайр бүхнийг уучлж өршөө одоо тэгээд тавьж явуул тэгээд найз нөхөд байдаг юм бол баяр баясгалантай бай. Зөвхөн энэ хүнд хэцүү цаг үе дээр төвлөрчөөд ингээд суугаад байхгүй. Өөрийнхөө энэ цаг яг одоо энэ сууж байгаа цаг чинь ирээдүг чинь бүтээж байгаа учраас дотооддоо одоо юугаа зураач ээ. Дотооддоо гэрэл гэгээ өгөөч ээ. Халуун дулаан элчнээс өгөөч ээ гэдэг таныг. Тэгээ энэ бүхэн чинь эргээд ирнэ. Хайр танд эргэж ирнэ.
За өөр энэ 3 сонголтыг сонгосон хүмүүст ямар мессеж байна вэ? Хэлэх үг юу байна? Жохон янз янзын хэлэх үг мессежүүд бол байх шиг л байна. Юм бол одоо ингээд чарит хөзрүүд бол хурдтай өөрчлөлтийг илэрхийлдэг. Та магадгүй миний сонсож байгаа энэ хэлж хорвоосонцоос дамжуулж байгаа мессежийг хүлээж аваад танд айгуу тийм гэд нэг юм ухаарл ирж магадгүй. Тэгэнгүүт юм бол айгуу өөрчлөгдөн. Маш өөрөөр өөрчлөгдөн. Нэрийг тийм байна ч гэдэг юм уу нэг танд нэг тийм ухаарлын цэг ирж л байна л да одоо. Эргэлтийн цэг ирж л байна л да. За өөр. Four of Swords. За сэлэмний 4 гэсэн хөдөр маань өөртөө айгуу тийм готраад өөрийгөө их өвтгөж зовоогоод л байна л да. Энэ өөрийгөө өвтгөж зовоож байгаа байдал болвол хайр сэтгэлийн харьцан дээр хэн нэгэн таныг хаяад явцсан байлаа гэхэд энэ хүн таны энэ өвдөлт шарах сэтгэлийн зовлон гөрөөсө тоохгүй бас мэдрэхгүй бүр яахчгүй. Тийм болохоор та өөрийгөө зовоохоо болоод өөрийгөө жоохон хайрлах хэрэгтэй байна. Өнгөрсөн лүгээ эргэж харчаад урагшаага харж чадахгүй. Яг өөр дээрээ ингээд нөгөө нэг одоо энэ харалтай энэ 3-4 сэлмийг ингээд өөрлөгөө зооцсон, хоёрыг нь нар нороороо зооцсон, гурав дахьыг нь хөндлөн үрцэн, дөрөв дахьыг нь одоо ингээд өнгөрсөн лүгээ хараад ингээд зооцсон. Та ингээд уулна урагшаа хараад урагшаа алхмаар байна да. Энэ хүнд хэцүү цаг үеийн энэ сэтгэл шаарлуулсан энэ асуудал руу одоо нуруугаа харуулад та одоо явах цаг шиг болцсон. Таны зам хэцүү санагдаж байгаа танд. Ирээдүггүй юм шиг. Урдаач бас ингээ хаалттай бүр явах гарцгүй гаргалгаагүй юм шиг санагдаж байгаа. Гэтэл бол үгүй шүү. Ерөөсөө тийм юм байх гэж байна. Та бол энийг зөвхөн сэтгэл зүйдээ үүсгэсэн нэгсэн траума ингээд та тэрийг эдгэж ангахын тулд ингээд бясалгал хийд юм уу ингээд ямар ч гэсэн энэ орхиод явцсан хүн бол таны сэтгэлийн шаналлыг бүр өөрөөсөө тоохгүй та зөвхөн өөрийгөө эдгэн. Тийм болохоор та магадгүй таныг юм зүүн сойртой өөрийн чинь учрыг нь чиглүүлж өгөх хүнд харьцаач хандаачаа гэж байна. Энэ хүн магадгүй миний энэ мессежийг хэлж байгаа ах шүү. Эсвэл та ингээд өөрийгөө ингээд нөгөө зөвлөлж чиглүүлж ингээд нэг зөвлөгөө сэтгэл зүйн зөвлөгөө авдаг юм уу? Эсвэл одоо учир шалтгаыг тайлбарлаж өгөх над шиг хүнд одоо ингээд нэг юм өгдөөсөө чинь хорвоосонцоос илгээж өгөх мессежийг ингэж хүргэж өгөх хүнд ханддаг юм уу? Танд бол тийм юм бол зайлшгүй хэрэгтэй байгаа дээ. Ийм хүнд ханд гэж байна. Надад ханд гэж байгаа юм биш. Зүгээр ер нь надад ч бай, хинт ч бай, ер нь ийм хүнд танд хандах зайлшгүй тийм шаардлага. Ягаад гэвэл та энийг өөрөө даван туулах тийм сэтгэл зүйн чадвар байхгүй байгаа байхгүй таны энэ зам мөч чинь. Энэ хурдтай өөрчлөлт ирнэ гэдэг маань болохоор ийм хүнд хандаж иж та өөрчлөгдөхөр байна. Одоо ганган хийдэд очиж номоо уншуулдаг юм уу? Одоо өвөг дээдстэй өргөл барьж залбирдаг юм уу? Энэ бол таныг сэрэх шаардлагатай. Та тийм магадгүй юм одоо нэг өөрөөсөө гэхээсээ илүү одоо нэг анх одоо юу гэдгийг энэ хорвол хий дээр ирсэн цагаасаа эхлээд үүрэг даалгавраа гүйцэтгүүлэх гэж нөгөө нэг хатгаас гэж ярьдэн шүү дээ. Одоо үг дэвсвэлэхэд хатгаас одоо нөгөө тийм тэгээд
хийх ёстой ажлыг чинь хийлгэхийн тулд таныг ингээд нөгөө нэг сэтгэл зүйн юм уналтанд оруулж ингэж хамгийн хайртай хүмүүстийг чинь ар нуруугаа хараад явуулахт нь хүргэж тэгээд та энэ дээр яг л нэг тийм бууж өгчих гээд байгаа тийм хэцүү нөхцөл байдалтай байгаад байгаа учраас арга замыг чинь зааж өгөх одоо багш байдаг юм уу? Тийм ээ? Тийм чиглэлийн хүнд хандах та бол тийм шаардлагатай тийм цаг үеч юун дээр байгаа юм байна. Цаг үед байгаа юм байна. За тэгээд ингээд үргэлжлүүлээд уншаад байвал өчнөө их юм болно. Тийм болохоор ингээд цаг хугацаанд баригдаад энэ хүртэл уншия. Таны гол хандах ёстой юм бол энд ирж явах шиг байна. Таныг момент энэ цаг үедээ байж сурахад тэгээд өөрийнхөө сэтгэлд нар гэрэл гэгийг авчирхад ийм хүн танд туслахаар байна. За космик энержи хөзрөөс 3 дугаар сонголтыг сонгосон хүмүүст минь мессеж байна уу? Илэг үг. Adventure, аялал гэж байна шүү дээ. Шин дэлхийг нээх. New World. Adventure өстэй. What to New World. Шин дэлхий, шин харах өнцгийг нээх аялал. Аялалд явах нь тийм ээ. Энд аялалд явах нь шин ертөнц, шин дэлхийг нээх зам юм а гэж байна. Тийм болохоор та сэтгэл зүйн дотгошоохоо аялалд гадагшаа цүнхээ өрөөд аялаад явсан ч болно. Тэр ч гэсэн хүнд бодол, үзэл, санааг бүх юмыг хорвоо ертөнцийг өөрөөр харах нөгөө гол түлхүүр болдог шүү дээ. Хэрв одоо тийм боломжгүй байгаа бол өөрийнхөө дотгошоохоо төвлөрж одоо энэ цаг мөчтөө байж сурахыг хэлж байгаа байхгүй таныг. Ирээдүйн өнгөрсөн хоёрыг та шийдэж чадахгүй. Та өөрийнхөө хийж чадах юм яг юу вэ гэхээр энэ цаг мөчтөө байх. Хэрв та боломжтой хүн бол одоо нэг цүнхээ өрөөд аялалд гараа таны бүх ингээд хорвоо ертөнцийг харах өнцөг зам чинь өөрчлөгдөнө гэж байна. Та магадгүй удаан нэг байр суурин дээр байгаад хаашаач яваагүй тэгээд тийм хүн байгаа. Тийм болохоор танд зориулагдсан юм мессежүүдэр лээ. За та тэгээд мессежүүд минь хэрэг тус болж болох болтугай гэж одоо өрөөгөөд 3 дугаар сонголтыг сонгосон хүний уншлага энэ хүрээд өндөрлөө. За баярлалаа танд энэ өдрийг амжилттай сайхан аз жаргалтай сэтгэл дүүрэн өнгөрүүлээсэй гэж хүсэж байна. Чин сэтгэлээсээ хүсэж байна. Баярлалаа танд.